Улсын орцтой холбоотой хяналтын сонсголын тайланг өнөөдөр хилцэж байгаад бол их баяртай байна. Үр дүнг нь сонсоод бас хэд хэдэн зүйлийг бас давтаад түрүүн гişүүд ч бас асуугаад хариулт авчих шиг боллоо. Хэлээд дүгнэе л гэж бодсон юм. Тэгээ яг зөвхөн хяналтын сонсголт дээр 3 гол зүйлийг манай шинжээчд маань гаргаад хяналтын сонсголоор хилцүүлээд мэдээлэл авсан байныг харж байгаа. Тэгээд яг энд бол одоо салбарын сайдаар ажиллаж байсан туван сайд бол нэлээ санал нэгдэж хүлээж авах гэж бодож байна. Ер нь ашигт малтамлын хайгуулыг олборлолттой, ашиглалттай холиод байдаг нь л их тийм том асуудал. За одоо яг энэ халдсан бүрэгдэн ор дээр байгаа тусгай зөвшөөрөл нь ашиглалтын тусгай зөвшөөрөл. Гэхдээ 2006 онд ашигт малтамлын тухай хууль шинчилж найруулагдахаас өмнө олгогдсон буюу тухайн үед бол өргөдөл өгөөд л ашиглалтын тусгай зөвшөөрөл авдаг байх үеийн тусгай зөвшөөрлөө. Гэхдээ хайгуулын ажил нь гүйцэд хийгдээгүй. Тэгээ одоо бол энэ тусгай зөвшөөрлийг эзэмшигч хайгуулын ажлаа хийгээд гүйцээгээд өнөөдрийнхөө төвшөнд нь хүргээд ингэ явж байгаа юм судалгааны ажил юм аа. Тэгэхээр ер нь яг одоо нийтээр дэргэдээ хандаад хэлэхэд ашигт малтамлын хайгуулын үе шат бол 10-аас 15 жил үргэлжилдэг. Энийний дараа олборлолт руу шилждэг. Олборлолт руу шилжихийн тулд тухайн нутагт буюу Ховд аймгийн Мянгат суманд дэд бүтцийн бас өндөр шаардлага тавигданаа. Тэр одоо хайгуулаа хийгээд дуусна. Дараа нь яг олборлолтод шилжихүүгүй юу гэдгийг бид тухайн ордоосоо шалтгааллахгүй тэнд газрын ховор элемент олборлох гэж байна уу гэдгээс үл шалтгаалan өөр бас зөндөө тээвэр логистикийн асуудлууд гараад ирнэ. Тэгэхээр энэ төслийг ямар тач одоо цааш нь хайгуулын ажлыг нь үргэлжлүүлэх гэсэн дүгнэлт энэ тайлан дээр гарч ирсэн байгаад бол баяртай байна. За хоёрдугаар нь болохоор газрын ховор элементийг одоо энэ халдсан бүрэгдээ ордыг газрын ховор элементийг олборлох гээд байхад нь уран олборлох гэж байна гэдэг айгүй их тийм ташаа мэдээлэл явцсан. Тэгэхээр яг бас энэ сонсголын тайлан дээр энэ одоо яг хоёр тусдаа юм аа. Газрын ховор элемент халдсан бүрэгдээ ордын ерөнхий хайгуул хийж байгаа одоо төлөвлөгөө нь эндээс олдох боломжтой ашигт малтамлал нь одоо яг уйлах системийн тэр лантоноидын бүлэгт багтдаг элемент юм аа. Ураныг ерөөсөө яриаггүй маа гэдэг нь ялгагдаж ялгаатай гарч ирж байгаа нь бол бас их сайшаалтай байна. Энэ бас манай одоо яг мэдээлэлээ тусад нь сайн мэдгүй байгаа одоо хүмүүст хэрэгтэй гэж бодож байна. За 3 дахь том асуудал нь болохоор төр тусгай зөвшөөрөл олгосон бол хамгаалдаг байх хэрэгтэй гэдэг. Тэгээ уул нь бол ашигт малтамлын газрын засгийн газар 21 онд байна уу да 7 бүсэд яг энэ мэдээллийг иргэдэд мэдээлжүүлэх хүрээнд одоо багуудыг ажилуулж салбаруудыг гаргасан. Ашигт малтамлын газрын засгийн газар дээр. Тэгээ одоо баруун бүсийн завхан дээр байна уу? Завхан аймагт байна уу да. Тэгэхээр энд л нөө төсвийн хангалттай тавьж өгдгөө баг машинч байхгүй. Тэг ингээ явж очиод тайлбарлаа гэхээр бас болдгоо юм асуудал байдаг. Энэ дээр бас дамт нэм сайд нэлээд анхаарч ах шиг байсан. Үргэлжлүүлээд улсын хурлын гишүүд бас дэмжиж өгвөл. За сүүлд нэг хэлэх зүйл нь яг уул уурхайн төслүүдийг ингээд нэг нэгээр нь улсын хурал дээр хяналтын сонсгол хийхийг бол яг хувь хүний хувьд бол дэмжихгүй байгаа. Гэхдээ мэдээж иргэдэд мэдээлжүүлэх ёстой. Яагаад дэмжихгүй байгаа шалтгаан нь хяналтын сая халдсан бүрэгдэхүүн сонсголтой холбоотой байсан юм. Яг сонсгол хийх үеэр ингээд Ховд аймагаас маш олон иргэд ирчихсэн байсан. Тэгтэл Ховд аймгийн Мянгат сумын засаг дарга нь байдгүй. Иргэдийн хурлын дарга нь байдгүй. Тэгэхээр мэдээж аймгийн дарга нар нь байхгүй. Тэгэхээр бүх оролцогч ял төрөө төлөөлөөд Ховд аймагт байгаа тэр засаг дарга иргэдийн хурлын дарга нар нь байхгүй байсан. Энэ их харамсалтай. Энийг бас анхааруулад дараа хэрвээ улсын хурал дээр одоо аль нэг аймаг сумын хамарсан төсөл дээр сонсгол хийх гэж байгаа бол заавал энэ удирдлагуудыг байлгадаг байх дээр анхаарах хэрэгтэй гэж бодож байна.